бодлоо хуваалцаж мөн олон төрлийн судалгаа хийгдсэн. Энэний үр дүнд эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнийг сонгож, татаасын хэмжээг тогтоож иргэдэд хэрэгтэй зүйлүүдийг нь тогтоосон байна. Өнгөрсөн үйл хийгдсэн туршилтын үр дүнгээс харахад бид зөв замаар явж байгаа нь тодорхой болсон. Жишээ нь туршилтанд хамрагдсан хороодод эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнийг иргэд 100% хэрэгцээндээ ашиглаж байна. Тэгэхээр гэр хорооллын оршин суугчтай бид нягт холбоотой байж, төслийн хүрээнд санал болгож байгаа эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнүүд иргэдийн хэрэгцээг хангаж чадаж байгаа үгүйг тогтмол шалгаж явах чухал юм а. Тухайн төслийн амжилт зах зээлийн эргэлт хэрэгцээн дээр тулгуурлаж байгааг бид мартаж болохгүй. There was 100% adoption rate for some of these products. And so I think we need to make sure that we keep in touch very closely with the residents to make sure that what is being offered is affordable and that it's desired by people. Because this particular project relies on the market to be successful. Одоо өөр бас нэг чухал төслийн тухай би бас асууя гэж бодож байна. Өнөөдөр бид нар уул уурхайтай холбогдсон үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаа яг энэ үед дээр бол бид нар мэрэгжлийн ажилчдын тухай маш их ярьж байгаа. Энэ ажилд бол манганы сорилтын сан, манганы сорилтын корпорац бол маш том тусламж үзүүлэх гэж байгаа гэдгийг бол нэлээд сайн мэдээлэгдсэн байгаа. Энэ ажил чухам ямар шатанда ямар байдлаар үргэлжилж байна вэ? За энэ төсөл бол энэ жил ер нь хамгийн эрчимтэй явж байгаа. Үнэхээр одоо мэрэгжлийн боловсролын төслийн за эхний жилүүдэд бол институцийн талаас нь бүтэц зохион байгуулалтын хувьд нь бэхжүүлэх энэ ажлууд явагдсан. 2011 оны хувьд бол одоо эд сургуулиудтайгаа ажиллаж байгаа. 18 сургуулийг одоо манганы сорилтын сангийн энэ мэрэгжлийн боловсролын төслөөр иж бүрэн тоноглох юм. За энэний одоо засварын ажил өөрөөр хэлбэл иж бүрэн тоноглох зэрэг чинь барилга нь бас шаардлага хангахгүйсэн шүү дээ. Тэгэхээр зэрэг зарим сургуулиудад шинээр корпус урьж байгаа, зарим нь бол иж бүрэн засж байгаа л да. Энэ засварын ажил бол одоо эхлээд эд явагдаж байна. Энд ирэх тоног төхөөрөмжийн тендерүүд бол үндсэндээ дүгнэгдээд одоо нийлүүлэгч компаниуд гэрээгээ зураад одоо эхэлж байна. Ингээд энэ оны одоо 11 дугаар сард бол энэ 18 сургуулийг иж бүрэн тоноглож энд бол одоо үнэхээр энэ мэрэгчлээ ажилчид бэлтгэхэд бол ихээхэн хувь нэмэр оруулах энэ юм явж байгаа. За үүний хажуугаар бол эх жилээс энэ багш нарыг давтан сургах энэ чиглэлийн ажил бас явагдана. Энэ чинь нэг гой тоног төхөөрөмжтэй болчоод тэрийг одоо багш нар байхгүй бол бас энэ дээр чинь өтөхгүй. Гэхдээ энэ жилдээ бол энэ тоноглол явагдана. За энийг бол одоо манай энэ мэрэгжлийн боловсролын салбар бол их сайн ойлгож өөрөөр хэлбэл энэ сургуулиудын захиргаа бол маш сайн хүлээж авч одоо энэ засварын ажлын тоног төхөөрөмжийн хэмээг бол маш их анхааралтай авч хэрэгжүүлж ингэж яваа. The Technical and Vocational Education and Training Project is a very important initiative for Mongolia and for the students in Mongolia and for the parents. And it's important for the economy as well. Мэргэжлийн боловсрол сургалтын төсөл нь Монгол улс, эдийн засаг, мөн түүчлэн оюутнууд болон эцэг эхчүүдэд маш чухал төсөл юм а. Тухайн төсөл нь мэргэжлийн боловсролын системийг 180 градус өөрчилж байгаа ба. Гол үр дүн нь оюутан сурагчид мэргэжлийн боловсролын сургуулийг төгсөхдөө сайн мэргэжсэн боловсон хүчин болж байгаа ба. Хувийн секторт ажилд хүндрэлгүй орох мэргэжилтэн болсон байх ёстой юм а. Хувийн хэмжлийн секторт маш их ажлын байр бий болгож байгаа. Тэр хэрэглэж тэдэнд мэргэжилтнүүд хэрэгтэй байна. Одоогийн байдлаар орон даяар 10 сургуульд засварын ажил хийгдэж байгаа. Нийтдээ 18 сургуультай хамтарч ажилладаг. Тэр дундаас уул уурхай, барилга болон эрүүл мэндийн жишг сургуулийг бий болгохоор ажиллаж байна. Энэхүү 3 жишг сургуулинд бусад мэргэжлийн боловсролын сургуулиудад яаж амжилттай үйл ажиллагаа явуулах талаар үлгэр дуурайлах юм а. Үүн төрхийн тулд бид гадаадын мэргэжлийн боловсролын сургуулиудтай холбогдож хамтын ажиллагаатай болж байна. Энэ нь мягны сорилтын гэрээ дууссан ч шинжлэл санаачлага зогсолтгүй хийх зэрэг байх нөхцөл бий болгоно. Шинэ тоног төхөөрөмж сурах бичгийг хүлээлгэж өгөх болон 13 шинэ сургалтын хөтөлбөр боловсруулахаас гадна олон тооны сургалтууд багш болон удирдлагын түвшинд явагдаж байна. Жишээлбэл удирдлагуудыг сургалтанд хамруулах, техникийн англи хэлний эрчимжүүлсэн сургалт гэх мэт. Их хичээлүүд болон техник тоног төхөөрөмжүүдийн гарын авлага англи хэл дээр байна. Тэгэхээр сайн боловсон хүчин бэлтгэж чадах чадaltaй багш нарыг бэлтгэх нь бас чухал юм а. But there's also a lot of training going on. Training for the administrators, intensive technical English training, because many of the courses are being given in English, many of the equipment's in English, the manuals. And so the teachers are getting the skills to be able to also help to produce the skilled graduates that are going to be needed by the private sector here. Тоо нэмэх ёстой байх л да. Одоо зөвхөн энэ жилийн энэ шинжил өөрчлөлтийн энэ бүх юмнууд
одоо 20 гаруй сая доллар зарцуулагдаж байгаа шүү дээ. Одоо энэ барилга засвар болон энэ тоног төхөөрөмж 24.5 сая доллараар одоо энэ жил энэ ажлыг гүйцэтгэх. Одоо энэ бол эхлээд явж. Тэгэхээр одоо ярианыхаа төгсгөлд би бас дахиад нэг гол төсөл түрүүн Роберт яриандаа сухас дурдсан замын төслийн тухай. Манай авто замын төсөл бол бас сүүлд эхэлсэн. Уг нь бол хамгийн эрчимтэй одоо энэ жил ингээд явж байгаа төслийн нэг л дээ. За гэхдээ энэ дээр бол бас тодорхой хүндрэлүүд гарсан. Одоо Чойр Саншандын 176 км замын ажлыг нодны олон улсын тендерээр аваад хийж байсан Солонгосын компани өөрөө дампуураад тэрнээс болоод бид одоо Солонгосын компанитай гэрээ цуцлаад ингээд бас маш их хүндрэл үүссэн. Гэхдээ энийг бол одоо цаг алдахгүй шуурхай арга хэмжээ авсны үр дүнд энэ Солонгосын компани одоо Монголын компаниудаар ажиллаа хийлгэжсэн туслан гүйцэтгэжээ. Тэр компаниудтай бид шууд гэрээ байгуулад өөрөөр хэлбэл энэ жилийн одоо энэ Чойр Саншандын газар шорооны ажил дээр бол аливаа тийм доголдол өөрөөр саатлал гаргаагүйгээр шууд үргэлжлүүлээд ингэж явж байгаа. Ирэх 2 жилд бол одоо хучлтыг хийх ийм чиглэлтэйгээр яваад энэ дээр бол одоо юу гаргаагүй. Аливаа одоо саатлал гаргаагүйгээр ингэж хийж байна. Гэхдээ энэ ажилд бол хүндрэл маш их гарч сая 1-2-3 сар бол одоо бид үнэхээр л их нэрвтэй юутай явлаа. Гэхдээ бол одоо эннийхээ заатал гарсан учраас цаашаа бол одоо хичээж энэ ажлаа бол цаг хугацаанд нь дуусгана гэж ингэж бодож байна. За Улаанбаатар налайхын хувьд бол бас одоо бол уг нь ажил нь эхэлсэн явж явах хэвээр. Гэтэл энд манай тендерт ялсан компани бас өтлөгөйтөж юугаа гаргаж өгч одоо гүйцэтгэлийн баталгаа гаргаж өгч байгаагүйгээс гэрээ цуслагдаад бидний тендерийг бол дахид зарлахаар болоод ингээд өнөө маргааш шиг одоо зарлагдана. Тийм учраас энэ дээр бол бид бас нэлээд цаг алдсан. Гэхдээ бол энэ ажлыг бол ямар ч гэсэн эх 2 жилдээ бол багтаагаад дуусгах тийм итгэл төгсөл явна. Гэхдээ ер нь бол мянганы сорилтын корпорацийн үйл ажиллагаа одоо Монголд ингээд эрхэлж яаж байгаа хувьд бол монголчууд Монголын төр бол одоо төрөөмөс байгууллагууд хувийн хвшлийнхэн энэ тендерт оролцох аливаа ажлыг бие даан гүйцэтгэх энэ сургууль бас нэг тодорхой хэмжээ суралцаад ах шиг байна танаа юугаар. Тэгэхээр энэ дээр бол одоо хэлмээр юм юу санагдаж байгаа яг энэ ажил хариуцж байгаа хүмүүсийн хувьд. За энд бол яг аль талын асуудал байдаг л да. Ялангуяа энэ том тендер дээр бол Монголын компаниуд оролцоход их хүндрэлтэй, маш их тийм өндөр барьертай байдаг. Ийм юмнууд байгаа. Тэрнээс болоод одоо Монголын компаниуд оролцож чадахгүй гадаадын компаниудыг сонгон шалгаруулах ийм юм явагдаад байсан. За энийг бол одоо бид энэ жилийн энэ авто замын тендерийн бас энэ гашуун туршлагаасаа ярилцаад Америкийн талтайгаа тохиролцоод өөрөөр хэлбэл цаашдаа үнэхээр энэ юмыг бол Монголын компаниудаараа хийх энэ нөхцөл байдлыг бол бүрдүүлээд байна. Манай компаниудын хувьд бол манай эхний одоо тендерүүдэд бол оролцож чадахгүй эсвэл өчиг баримтаа бэлтгэхэд их хүндрэлтэй юм байсан одоо 2009-10 онд. Энэ 2011 онд бол энэ байдал бол үндсээр өөрчлөгдөд одоо түрүүн Роберт зурдад өнгөрөх шиг болсон. Бид 2011 оны 1 сар хүртэл ер нь нийт 60 орчим гэрээ байгуулсан байсан одоо гүйцэтгэлийн. Гэтэл энэ оны эхний 7 сард бол одоо 86 гэрээ байгуулад өөрөөр хэлбэл энэ жилийн худалдан авалт бол маш эрчимтэй явж байна. Энэний 90 гаруй хувь нь одоо өнөөдөр Монголын компаниуд байгаа. Тийм учраас одоо манай энэ тендерийн юмд бол Монголын компаниуд сайн оролцож чаддаг болсон. Энэ дээр бол хүндрэл байсан үгүй л байсан. Тэрийг бол одоо өнгөрсөн гэж ингэж бодож. About this competitive bidding in local The Millennium Challenge Account Mongolia follows the MCC program. Дотоодын төрийн бус байгууллагууд бол хувийн хвшлийнхэн өрсөлдөөн тендерт оролцож сурч байгаа талаар Монголын мянганы сорилтын сангийн худалдан авалт, мянганы сорилтын корпорациас баталсан, мянганы сорилтын гэрээ хэрэгжиж буй дэлхийн бүх орнуудад дагаж мөрдөгддөг хөтөлбөрийн худалдан авалтын журмын дагуу явагддаг. Бид өрсөлдөөнд худалдан авалтыг дэмждэг ба тендерүүдэд дотоодын хувийн хвшлийнхэн идэвхтэй оролцохыг хүсдэг. Мянганы сорилтын гэрээний хувьд төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд дотоодын хувийн хвшлийн оролцоо нь ийм чухал юм. Үүнтэй холбогдуулж Монголын мянганы сорилтын сананд тендерийн тухай мэдээллийг түгээх тал дээр ихээхэн санаачлахтай ажилдаг. Хувийн хвшлүүдүүдэд тухайн тендерт оролцох бүх боломж байгааг мэдээлдэг. Учир нь мянганы сорилтын гэрээний хувьд тендерийн талаарх мэдээллийг иргэдэд болон хувийн хвшлийнхэнд хүргэхийг чухалчилдаг бөгөөд
үүгээрээ бусад хөтөлбөр төслүүдээс ялгардаг юм а. Одоогийн байдлаар тендерт орох хүсэлтэй албан байгууллагын тоо эрчимтэй нэмэгдсээр байна. Түүнчлэн бид тендерийн урилгыг англи болон монгол хэл дээр гаргадаг нь гадаад дотоодын хувийн хвшлийг хамтран тендерт оролцож, тухайн ажлыг хамтран амжилттай гүйцэтгэх, үүгээр дамжуулан цаашдын хамтын ажиллагааны суурь тавигдах боломж бүрдэж байгааг хэд хэдэн удаагийн жишээгээр харж байна. Зөвхөн зөвлөх үйлчилгээ, техникийн тусалцааны тендерд хамтран оролцох биш, том хэмжээний тоног төхөөрөмжийг нийлүүлэх тендерийн ажил дээр хамтран оролцож байна. Not just for consultancy services, technical assistance, but also for procurement of larger things, equipment and everything else that we're doing right now. За ингээд нэвтрүүлгийн цаг дуусах гэж байна. Тэгэхээр бид нар бол сар тутам энэ монголчуудын хөгжил дэвшилд хэрэгтэй гол асуудлуудыг авч одоо энэ дэр тусалж байгаа энэ гол төслүүдийг хэрэгжүүлж байгаа тухай мэдээлэл өгөхөр болсон. Тэгэхээр дараагийн нэвтрүүлгээрээ бид нар бас энэ тухай ярих бах. Тэгээд нэвтрүүлгийнхаа төгсгөлд эхний нэвтрүүлгийнхаа төгсгөлд дараагийн нэвтрүүлгээр чухам юуны тухай ярилцах хүсэл сонирхолтой байгаа ингэдээс бас үзэгчдээс бид нар санал авна гэж бодож байна. Үзэгчд ямар асуудал илүү сонирхолтой байгаа юм бол гэдэг дээр ингээд нэвтрүүлгийнхаа төгсгөл та хоёрт нэг минут үлдээе. За. Тэгэхээр яг ер нь бол одоо энэ мянганы сорилтын төслүүд шийдвэрлэх үе шатанд ороод ингээд явж байгаа одоо үед бол сар бүр одоо Монголын үндэсний олон нийтийн телевизээр ийм явж байгаа нь бол маш их чухал бидний хувьд. Энүүгээр бол бид энэ төслүүдийн үйл явцын тухай үнэн бодиттой мэдээллийг өгч, за энэ нь бол одоо манай эдийн засаг энэ тухайн салбартаа ямар ач холбогдолтой болж байгаа. Энэ хөрөнгийг одоо бид хэр зэрэг одоо зөв зүйтэй зарцуулж идэг юм ингэж байгаа талаар бас тодорхой мэдээллийг өгнө. За нөгөө талаас бол одоо үзэгчдийн зүгээс олон нийтийн зүгээс бас тодорхой шүүмжлэлтэй хандах юм байвал энийг бол одоо бас авч ажилдаа хэрэгжүүлж энэ доголдолтой юутай юм гарах юм бол засах ийм болцоо гарна гэж ингэж найдаж байна. Тийм учраас энэ нэвтрүүлэг бол их тийм чухал ач холбогдолтой болох хаа гэж итгэж байна. And I'm really glad to know that you'll be taking questions from the public so that we can address the kind of issues that they. Танаа телевиз үзэгч олонний сонирхол татаж байгаа асуултаараа санал авахар зэхэж байгаа. Үнэхээр талархалтай юм аа. Төслүүдийн хэрэгжилтийн үйл явцад гарч байгаа ахиц дэвшлийн талаар, мөн төслийн үр дүнг хүртэж байгаа талууд энэ тухай мэдэж байгаа нь үнэхээр чухал юм. Ялангуяа энэ төслийн шийдвэрлэх үе шат болох энэ үед ярилцаж байх нь үнэхээр чухал. Бидний төсөл 2013 оны 9-р сард дуусна. Тиймээс хийгдэж байгаа томоохон ажлуудын талаар хүн бүрт ойлголт өгч, цаашдын төлөвийн талаар ярилцахад тун таатай байх болно. Ингээд энэ бүхнийг Монголын олон нийтэд хүргэж байгаа та бүхэнд халуун талархал илэрхийлье. And I thank you for your questions. За баярлалаа. За ингээд Монголын мянганы сорилын сан, мянганы сорилтын корпорацтай хамтран бэлтгэж байгаа. Өнөөдрөөс сайхан маргааш нэвтрүүлгийн анхны дугаар өгөр өндөрлж байна. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай үзэгчтэй.